За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэндээ урт насалдаг хүмүүсийн баримтлагдаг 7 дадал зуршлын талаар судалгааны үр дүнгийн мэдээллийг хуваалцж байна. Эрүүл мэндээ сайжруулахын тулд ямар өөрчлөлтүүд эрүүл амьдрахад хүргэж болох талаар олон судалгаанууд байдаг. Илүү урт наслах нь хэд их хооллолт эсвэл ачаалтаа дасгал сургалт биш, харин өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв дадал хөвшлийг оруулах явдал юм. Урт насалж эрүүл амьдардаг хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэм маяг нь бусдаас ялгаатай байдаг байна. Урт насалдаг хүмүүсийн баримтлагдаг эдгээр амьдралын хэм маягийн 7 дадал зуршил нь бие махбодыг төлөвлөхгүйгээр эсийн түвшинд залуужуулах шинжлэх ухааны хамгийн ухаалаг аргууд юм. Урт насалдаг хүмүүс өдөр бүр байгалийн жамаар тасралтгүй хөдөлж байхыг эрэлхийлдэг. Үүнд нэгдүгээрт нь тэд тогтмол алхдаг. За өдөр бүр тогтмол 30-аас 40 минут явган алхах үед зүрхний булчин хит ачааллгүйгээр жигд ажиллаж биеийн хамгийн гүндх унтаа бичил хялгсан судсуудыг нээдэг. Энэ найрс болон дотор эрхтний эсүүдэд хүчил төрөх шим тэжээлийг тасралтгүй хүргэж эсийн нөхөн төлчдгийг дэмждэг байна. Харвардын нийгмийн эрүүл мэндийн судалгаагаар өдөр тогтмол алхдаг өндөр наснуудын зүрх судасны дутагдалд орох эрсдэл нь үеийнхнээсээ 40%-аар бага байдаг нь тогтогдсон байна. За хоёрдугаарт нь тэд сунгалтыг зуршил болгодог. Нас ахих тусам булчин шүрмсийг бүрхэж байдаг холбогч эд буюу пассин уян хатан чанараа алдаж хатурд. Өглөө бүр булчин шүрмсээ зөөлөн сунгаж эхэлснээр хөдөлгөөнийг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулан үе мөчний шингэнийг нэмэгдүүлэн үе хоорондын үрэлт, илэгдэлтээ сэргийлдэг байна. Японы уламжлалт сонголт болон йогийн дасгалууд нь цусны судасны ханыг уян хатан болгож насжилтны даралт ихсэх хүчлийг бууруулдаг болохыг Осака их сургуулийн клиникийн туршилтаар баталсан байна. Гуравдугаарт нь тэд хэд их ачаалттай дасгалаас зайлсхийдэг. Бие туйлдтал хүн туухай өргөх, хэд өндөр ачаалттай дасгал урт хугацаанд хийх нь бие чөлөөт артикулууд болон стрессийг үүсгэдэг байна. Энэ нь эсийн ДНХ-гийн үзүүртэх телмерийг хүчээр богиносгож эрт өтлөх процессыг өдөөдөг. Дэлхийн урт наснууд биеийг ядраадаггүй зөөлөн хэмнэлтэй хөдөлгөөнийг хийж булчин үе нуруунд хит ачаал өгөхгүйгээр бие сонсож амардаг дадал зуршилтай байдаг байна. Энэ заавал марфанд гүөх өдөр бүр олон цагаар биеийн тамирын зааланд дасгал хөдөлгөөн хийх тухай ойлголт биш юм. Энэхүү дадал нь таны амьдралын хэм маягт чадвар тохирсон үйл ажиллагааны тогтмол түвшинг хадгалах явдал юм. Судалгаанаас харахад биеийн тамирын дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүмүүс нь илүү урт наслах хандлагатай байдаг. Дөрөвдүгээрт нь тэд суугаа хугацаагаа хяндаг. Үргэлжлүүлэн 1 цагаас илүү хугацаагаар хөдөлгөөнгөө суух үед биеийн бодисын солилцоог хариуцдаг ферментүүд 90%-аар унтардаг байна. Суугаа амьдрал нь цусан дахь сахарыг өсгөж, арсны коллагеныг устгадаг гликаз үйл явцыг хурцсгадаг. Америкийн нэгдсэн улсын өвчний хяналт сэргийлтийн төвөөс гаргасан тайлангаар сууж байхдаа 30-45 минут тутамд босож 2 минут алхах эсвэл өсгийгөө өргөж хөдөлдөг хүмүүсийн цусны эргэлт суугаа хүмүүсийнхээс 2.5 дахин идэвхтэй байдаг гэсэн судалгаа гарсан байна. Тэд нэг байрлалаар хит удаан суухаас зайлсхийж тодорхой хугацаанд заавал хөдөлгөөн хийдэг зуршилтай. За 5 дугаарт нь тэд тайван тогтвортой амьсгалдаг. Хамраараа гүн тайван удаан амьсгалж амаараа гаргах үед хүний биеийн хамгийн урт мэдрэл болох вагус мэдрэл нь идэвхждэг. Энэ мэдрэлийн системийг амрааж дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг. Стэнфордын их сургуулийн мэдрэлийн туршилтаар өдөрт 5 минут гүн тогтвортой амьсгалын тасал хийх нь стрессийн хорт кортизол даврыг шууд 30%-аар бууруулж эсийн залуужих нөхцөлийг бүрдүүлдэг байна. Оюун ухааны дасгалыг олон янзаар хийж болно.
Хамгийн гол нь өөр тохирсон дасгалыг олж түүнийгээ өдөр тутмынхаа нэг хэсэг болгох явдал юм. 6 дугаарт нь тэд биеэ тогтмол мэдрэх туршилтаа. Тэд өөрийн биеийн дохойг маш сайн сонсож сурсан чадвартай байдаг. Хаана ямар зовир байна, хизээ амрах ёстой, хизээ өсөж байна гэдгийг мэдэрч бие махбодоо хүчлэхгүйгээр зохицуулдаг. Клиникийн сэтгэл зүйн судалгаагаар биеийнхэн дохойг сонсож амрах цагаа зөв зохицуулдаг хүмүүс архын ядаргаанд өртөх магадлал нь 65% бага бөгөөд дархлааны систем нь байнгын өндөр идэвхтэй байдаг байна. Энэ бие махбод дэх өөрчлөлийг анзаарах чадвар өндөр тул эрт өвд нь асуудлыг мэдэрч шийддэг. За 7 дугаарт нь тэд унтахыг чухалчилдаг. Урт наснууд нойрыг хизээч сошиал медиа эсвэл ажилдаа зөвлөсөлдөггүй. Тэд өдөр бүр тогтмол цагт унтаж 7-8 цаг чанартай нойр авдаг зуршилтаа. Гүн нойрны шатанд тархийг угаадаг лимфатик систем нь ажиллаж бие махбодыг дотроос нь нөхөн сэргээдэг өсөлтийн гормонууд ялгардаг. Америкийн нэгдсэн улсын нойр судлалын академийн урт хугацааны туршилтаар тогтмол чанартай нойр авдаг өндөр наснуудын биологийн нас нь нойр мутаан үеийнхнээсээ 5-аас 7 наснаар залуу байдаг нь батлагдсан байна. Хангалттай унтах нь урт наслахтай шууд холбоотой. Унтах нь биеийг амраах, сэргээх боломжийг олгодог. Энэ сэтгцэн эрүүл мэнд таны мэдхүн үйл ажиллагаанд маш чухал юм. Нойр нь өсгөлөн шийдвэр гаргах, нөхөн сэргэх, сэтгэл санаа дасал хийхэд бэлэн байдалд нөлөөлдөг. Австралийн насан туршидын дунд хийсэн судалгаагаар нойр, хоолны дэглэм, биеийн тамирын дасал хөдөлгөөнийг эрүүл мэндийн гол зан үйл гэж тодорхойлсон бөгөөд амьдралын нөхцөл байдлаас хамааран эдгээр зан үйлийг өөр өөрөөр ирмэлдэг хувь хүнд тохирсон зуршил бий болгох хэрэгцээг улам баттдаг болохыг тогтоожээ. Та эрүүл чирэг, урт удаан амьдрах нь амьдралын хэм маягтай салшгүй холбоотой юм. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.